гоё амар удаан хийнэ гэж ярьж эцэстэн хийлээ. Тэглээ. Бараг 2 жил мэл ярьсан. Тэг 3 жил ч юм уу ярьсан хаа. тэгсээ өнөөдөр Зориглон шийдлээ бид хоёр. Тэгсэн чи яг өчигдөр ханаад хурцдаг шүү. Тэгээ жоохоо гоншгонч машгнаж сонсогдож магадгүй л. Тэгээд нэгтлэн чи юм сонсохгүй. Тэгээ жоохоо орилж яриад байж магадгүй шүү гэхгүй юу. өөрөө намайг ч сонсохгүй байгаа гэлэхгүй. Түрүү нөө хүмүүстэй юм ярьсан чи зөөлөн чамайг сонсож чинь. Гадаа гудамжинд ороод алхаж болохаар яа тэгсэн. Зүн. Тэгээ энэтлэн ч ихэд таглаад ингээд сонгот ингээ хамаг юм цаашаа ороод би зөвхөн өөрийгөө сонсоод байгаа байхгүй. Аха. Нэрээ тэгдэж штэ. Ахаа. Яг одоо ингэнгүүтээ ингээд сонсож байгаа заяа. Ингэнгүүт зөвхөн өөрийгөө сонсоод ингээд нэг юм санаа олоо сонсогдоод. Тэгээд явж байна да. Амар хүүтэн өдөр байна. Амар хүүтэн өдөр байна. 2 минут цаас орсон баг. 2 минут цаас орсон. Наад руу хичээл дээр яж цаас орж ийн гэж бичлэг явуулахаар нь тэнд сууж исэн бүх хүмүүсийг хамт цаас орж ийн гинэ цаас гэж цонхроо очиг бүгд л харсан чи цаас биш бороо орж иди тэгэл бүгд ёо бороо л штэ гэсэн чи үгүй цаас орж исэн гэж хэлээд орж исэн. Нэг би тэрэж хараагүй штэ. Цаас орж байгаа л нэг харсан чи бороо болцсон. Юунд тэнд бүтээсээ өдөр л ав цастай гэж хэлээ. Тэгээ Германдаас цас орсон гэсэн. Тэгэхээр энд нэг удахгүй ер нь орох хаа. Гэхдээ энд ер нь нэг тийм айр үсэд л ордоггүй болохоор тогтохгүй шүү дээ. Хүүтэн шүү. Яг өнөөдрийнх шиг нэг ганц 2 минут. Нэг бороотой цас оронгуудыг нэг нөгөө борондоо хайлаад урсаад юусоо тогтохгүй. Би анх энд ирж яхад нөгөө нэг хамгийн анх цаг агаар нь ямар ингэ сонсож яг Монголын өвөл нь Монголын 9 сар шиг л байдаг гэд. Тэгээ тэр нь амар гоё сэтгчсэн байхгүй. Цаас ордоггүй бүгс чи ордоггүй гэд. Тэр нь амар гоё санагдаал. Эхний жил амар гоёсэн. Яаш цаас байхгүй. Тип хүүтэн биш. Тэгээл нэх амар даардаггүй юм аа. Тэгсэн чинь тэрний дараа жил чи ёо амар даараал. Тэгээ нөгөө гутал авчирж өгсөн ихч. Танаас одоо энийг тэгээ хизээ өмсгөө. Тэгстэй хүүтэн биш ах чи хизээ өмсгөө. Тэгээ бит хоёр нэг аг захиасан байхгүй юу? Тэгсэн ийм хүүтэн байдаг юм уу гэсэн. Тэгэл даард штэ амар даардаг байхгүй юу? Тэг би бүр игээд яг өнгөрсөн жил очиж байхгүй би Монголд ч ингэж даарч үзээгүй хаа гэд. Яа амар хүүтэн. Нэрийн хүүтэн. Тэг анх эхний нэг 2 жил мэл ерөөсөө ийм цас мас сонснагддгүй байлаа. Тэгээд өнгөрсөн жил мэл тэгээд яг энэ жил амар сонио. Цас л бодогдоод ах юм. Цас. Гой ингээл цасан дээр алхахаар шархаш. Тийм гой дуурдаг тийм. Тэгээд би бүр яг ингэ зүүдлээ завь сая яг дөнгөж өнгөрсөн 7 хоногт штэ. Ингээд Монголд би очицсан байгаа байхгүй юу? Хотоос ингээ машин Монголд гэдгээ өөрөө мэдэхгүй байгаа тэр үедээ. Тэгээ ингээл хотоос гараад машинтаа ингээл яваал ингээл цонх руу арсан. Чи яг ингээ Монголд гоё ингээл хотоос гараад явангууд нэг гоё цастууд ингээ тогтцдаг гэлцаал ингээл нүд мүд ойгол ингээл амар цагаа гэлзаал нүдээ ингээ бүтэн нээж чаддгүй шүү дээ. Яг тэгж ийн гэж зүүдлээ. Тэгээ зүүдэндээ машинаас буучаад би уйлаад ямар гоё юм би Монголд ээ тэгээ уйлаад тэгстэй ингээ цас ингээ гар дээр авснаа 2 гараа ингээ тэгж ийн гэж бүр зүүдлээ. Зүүдэлтлээ тэгтлээл их бодсон байл та. Яалтчгүй Монголын одоо өвлөг амар санаж байна. Цас санаж байна. Би түрүү жил явлаа. Хэзээ Монгол явлаа би. Тийм түрүү жил 9 сард л явсан шин. Тулаахан байсан шин. Цаас биднээс яваад л шууд цаас орсон. Дөө 9 сарын сүүл хүртэл 9 сарын 1-ээс 20 хэдэн хүртэл байсан шин. Гэтэ одоо бол надаа Монголын мөх цагаа уйлрал амар гоё санагдаж байна. Өвлөн нэг юм гоё. Юу чамд ингэж санагддаггүй өвлөн заяа нэг юм. Хүүтэн. Шууд хүүтэн гэхдээ юм. Шууд хүүтэн. Шууд даардаг. Одоо мэдэхгүй байна уу? Ийм шууд даардаг заяа. Монгол мэдхтэй миний хувьд шүү дээ. Өвлөн нэг юм гоё шууд даардаг. Энд болохоор нэг юм хөгийн дараагүй юм шиг юм жиндэж дараад байдаг. Байнга ингээд доороос ингээд төөнч нэг юм амар жиндүү нэг юм хөгийн зэврэн хүүтэн.
Монголын 100 бол ярилдаггүй гоё солиотой шүү дээ. Энэ баг Монголыг сансан сэтгэл болчихж байгаа юм шиг Шиглэн шүү дээ. Зя. Тэгээ Монголын цаг тэгээд юу бас юу санаж байна. Ууланд талхмаар энэ богд ууланд. Ааха. Яг гоё өвөл цастай за болио хамаагүй зүгээр л ууланд талхмаар байна. Них гоё яадаг да. Них гоё. Ууланд талхмаар байна. Өмнө бол яах иржээл ихтэй хитэнжилтэй бол нөгөө найзуудаа санааддаг байсан гэр бүл мүлээ. Тэгсэж одоо болохоор юу хийх юм бэ? Монголыг яг өөрийгөө санаад байт юм байна. Ингээд одоо цаг агаар нь ихтэй гоё хөдөө юммаар байна. Нэг мөвсөн хүртэл цаана борооны дараах нь. Тэрийг олвор. Гэхдээ тэр чинь тоос шорооны үнэр гэдэг байгаа. Шороон орохоор үнэрцдэг үнэр. Өөр хаач тийм үнэрцдэггүй. Тиймэрхүү юмнууд энэ айгуу санаад байт юм байна. Нэрээс анх ирчээд юу гэдэг вэ? Хоол үнс амар сандаг байсан. Гэтэ хоол үнс нь юу гэж инээдтэй. Үгүй. Контог. Тэгээд гоё Монголын фүүстэй ундаа, Алибаба, тэгээ гоё Венус зэрмэг. Тэгээд юу идэв штэ. Энд гэтээ Орос дэлхүрт байдаг гэсэн нөгөө цагаасараар айлуу тавьчих байдаг да цагаас амар. Тэрийг тэгэл нэг юм яг санаа Монгол дахь ерөөсөө иддэггүй байсан байж Монгол гоё боорцог заяа юм амар идвэр. Юу төлөө зүсмэл. Тийм юм 3 ингээд зүс. Өрөм. Яа би өрөм. Би өмнө ер нь Монголд жоохон бахтай идэл уусал жоохон бахтай байдаг шин. Өрөм зөрөм нэг юм юу төлөө. Өрөм хайлмаг нэг юм ааруул. Хайлмаг айлмаг би одоо ч хүртэл дургуулдаг. Гүти бүр тэр байтгаа заяа би бууз хуушур мушур иддэг байсан шүү дээ Монгол. Наар тоос ихтэй юм. Аялалтай ингэж байхгүй юу? Тийм бодолтой байсан та өөрөөсөө ичдгээ. Тэгээд гэтээ ер нь зөвхөн манайх биш байх заяа. Ер нь их их айлууд яг Монголд байгаа айлууд өөрсдөө тэгэж их Монгол хоолоо ерөөсөө хийж иддэггүй байх. Манайх бол бууз цагаасараар л бууз идэн, наадмаар л хуушур идэн. Тэгээл өөр цөөн бол угаасаа амар дургүй байсан. Тэгсэн чи би бүр цөөнгийн гурил амьдралтаа бэлдэж хэрчиж үзэх өсч юу энд одоо бүр юу эсэ цөөн чи амар цөөн идэг тэгснэ гэс амар ажилтай ч юм шиг зав гарангу зааны хэдэн бууз ч юм их өлтэй чи ёо. Банштай цаймаг хийлэг гэх юм бол тэгэл дэлгүүрээс бэлэн банш аваад хийж иддэг шүү. Тийм ээж олон дэрсэн чи одоо гинт амар Монгол хоолн дуртай. Oh my god, стүүж. Чи идчихсэн үү? Идчихсэн гэхдээ гоё биш шүү дээ. Надад гоё. Монголд идчихсэн юм уу? Өмнө Монголд л идчихсэн баг. Монгол стүүжин гоёхгүй юу та? Дахиад нэм ах чинь хаад яхаар нэг юм стүүжин шиг юм болчтой шүү маргааш өглөө. Имжэли нэг юм цолцгоноод идэж штэ гэд. Тэр нүл өөх. Гэхдээ тэр амар муухай. Яа бодсоор заастагчлбэг тэрэнд амар дургу. Яг ингээд хийж тавьчаад ингээд хөрөгчмөрөгчөнд хийх гээд ингээд гаргууд нэг цагаа ингээд бүгэлзээд ингээд хуруунда хөрөгчөнгүүд ингээд тос наалтаад идэв ш. Ингээд нэг цагаа яа тэр амар муухай. Тэгээ нөгөө юу лээ. Харин тэгээ өрөм ярьжсэн ш. Тэр өрөмөө гэж хэлэхгүй амар гоё би Монгол бараг байна. Яг ингээ гоё рандом нэг юм хөдөөний айл таргууд нэх гоё гэрийн боорцог. Гэхдээ ямар ч амтдаггүй гэрийн боорцог. Тэгээд гоё өрөмтэй тэгжлээд байна. Хөрхи унтарсан. Энэ одоо унтрахаар яа гэсэн. Ажиллаж байгаа болоо. Ажиллаж идэв юм. Бэн ер нь унтарчвал амар юм шүү. Харж марахгүй. Маус аваад ингээд энд ингээс очиж. Тийм ээ тий. Хэмээ надад нэг унтрал тэгээд аа. За. Тэгээд Монголд байхад бас заяа би. Хоньны мах хөхрийн мах хогт ялгадаггүй байсан. Идэж. Тийм. Энэ хоньны махтай хоол гээл одоо ингээл хүмүүс ярьдэн шүү дээ хоньны мах идэж чаддаггүй мэдгүй. Би юусоо ялгадаггүй иддэг байсан. Тэгсэж нэг 2 жилийн өмнө нэг айлд орсож
өчигдөр өглөө ч үлээ орой орой айлд очсон хгүй. Тэгсэн чи өглөө мах чанаад тэгээд ингээд яасан часан махтаас хэрчиж өглөө тэгс чаар гавт хүүтэн штэ. Тэгсэн чи хоньны мах гэдэг амар гоё санагта. Тэгээ хөөрөөд шууд дэлгүүр ороод хоньны мах аваад хоол хийгээ амар амттай. Яа бүр амар амттай юм хурц юм заваан заяа. Тэгэл шууд ингээл бөөлж бүрсэгдэл бүрээ гээл агууц төрөл идэж чадхаа болол. Тэгэл дараа нэг хуурга муурга хийх гээл амхандаа хуурга хийж нэг амтлагчаар зодож амтын дарах гэдэг байхгүй юу. Тэгсэн ч гэсэн цаанаа нэг амттай. Тэг тэрнээс ч одоо би хоньны махны өнрийн чавчдах байлцсан. Тэг хүмүүс сонсоод Монголоо алдсан шалцсан гэх үү дээ. Тийм биш шүү. Амар Монгол. Нөгөө нэг анх ер нь бол Монголд ер нь хоньны мах л иддэг байсан юм шиг билээ шүү дээ би. Тэгээд ингээд сандаг байхгүй энэ ч ярэл ингээд одоо мах айлд оронгууд ингээд чанжаага махных нь өнөр амар юм муухай өнөртэй. Тэгэнгүүт нэг юм юу өнөр гэхдээ тий. Энэ одоо ямар мах чанаад ийм муухай өнөртэй байгаа юм бэ гэдсэн. Тэр чинь болохоор үхрийн мах байсан бэл. Тэгэл анхстай амар муухай өнөртэй л энэ ямар муухай мах байцаахгүй гэдэгжсэн. Сүүлдээ нөгөө муухай өнөртэй үхрийнхаа масхандаа тасаад тэгээд одоо хоньны мах чанж манангууд хөө энэ одоо юу өнөртэй байгаа юм бэ? Тэг надад л үхрийн мах чан бол гоё өнөртдөг, айр гоё өнөртдөг. Харин хоньны мах чанж бадаад яг хоньны махаар хоол ингүүд л. Тий, одоо бол үхрийн мах ч гоё юм. Одоо тэрэндээ тасаа тэрэндээ туртаа шүү дээ. Хоньны мах ингээл хурцтай. Би түрүүн юу яасан шүү дээ. Монголын явсан шүү дээ. Тэгэхэд эмээ өвгөндөг явахт нь кускус идсэн гэдэг байна шүү дээ. Дотор нь ингээд ялцаад болох тий хоньны мах хоньны ингээд хавиргатай юм ялц болгоц амар гоё юмтайсэн хоньны мах идсэн чи амар гоё л мэдгүй одоо том болохоор ингээд мах зах нарын юун дээр ингээд маяглахаа болд юм шүү жоохон махтаа хоньны мах юу би жоохон махтай нэг мах иддггүйсэн шүү дээ хоол идэхдээ махны ялгаа тавьчихдаг. Гэхдээ одоо ч гэсэн ер нь нэг тиймэрхүү шүү дээ ер нь ингээ хоолны махны ялгадаг. Гэхдээ одоо л тэр үед бол бүр иддэг болчиход байгаа. Жоохон бахтай бол буудсанд бүр яг үнэхээр дургүй байсан ингээл гурилын нэдэл будаатай ураг хийлээ гэхэд будааг нь зүгээр мах чансан шүлтэн дээр нь хийсэн хоолын нэдэл чансан махын иддэггүй юмсан тиймээс. Нэг тийм үе байд юм шиг. Надаас нэг тийм үе байд гэсэн. Одоо би нөөсөө огт өөх идэж чаддаггүй штэ. Тэгсэн чинь манай найз надаас нилээ гэж аахгүй юу. Тэгсэн чинь надад тэгсэн зүгээрээ наа чи угаасаа нас би ч гэсэн чиний насан дээр ингэж өөх бөөх иддэггүй байлаа. Одоо өөх л идэхгүй бол амьдрахгүй байна найз. Наа чи нас чи миний насан дээр өөх иддэг болно гэсэн. Тэгэхээр нэг хэдэн жилийн дараа яг иддэг болох юм шиг байлээ. Тэгнэ. Яг энэ үе би ер нь бол махын л түүж иддэг гэсэн. За бууз бол жоохон махтаа угаасаа гурилын түүж идчихэд махын үлдээчдэг гэсэн. Махын дараа нь хоолнуудаас төрүүлж түүж идчих үлдээхлийн би луувингийн түүж иддэггүй. Ямар ч хоолны луувин идчихдэг. Одоо ч идчихдэг байсан шүү дээ. Одоо ч хүртэл би ер нь одоо ингээ будаатай урам хийж үш. Дээр би ээжд очиод ээжэнд очиж идсэн чинь. Луувингийн ингээд ингээд тавьсан чинь одоо хүүхэд ш маяглаад одоо яаж байгаа хүүхэд шүү дээ. Харин би одоо өдөртөл хүүхэд. Хийж таваа хүүхэд чигээ тэнгүүт нь би ч гэсэн хүүхэд шүү дээ. Дандаа хүүхэд шүү дээ. Тэгээ Монголд ингээд цагаан сараар жоохон гэхдээ жоохны үе ярьж байгаа шүү дээ. Жоохон бахтай ингээд цагаан сараар айлд оргоо тэгэл ааргүй. Айл болоход цай ээж өгөөл тэгэл тэр үед барыг яа гэлтэй хиддэггүй байсан шүү дээ. Тэгэл тэг гурлээ түүжчихэл. Яа одоо энэ цагаан сар гэж тэгэж айл хэсгүй байгаа болоод ч тэр юм уу. Үнэхээр идмээр нэр айл орж айлын нийслэл салаад айлын бууз айлын цайг уумаар байна. Одоо ингээд биднээс би ингээд тустаа гараад удааг байхгүй. Тэгэл одоо яг ингээд жоохон хэдэн сар болоод ирэнгүүт. Түрүү 7 хоногт цаад сүйтэй цай чанж уухтай амар гоёсэн гэл байхгүй. Яг нэг юм нэг гоё мэдрэмж гэл байхгүй өглөөний гоё мэдрэмж сүйтэй цай чанж уугаал. Яг тэгэнгүү тэгэж боддоо шүү. Ой. Нэрээ. Ой. Би анх ингээд тустаа гарчаад бууз хийдэг байхгүй юу? Нэг тэгтээс хэдэн жилийн дараа бууз хийж сурж байгаа шүү дээ. Тэгснээ ингээд
бууз хөөрсдөө тэрийг шууд хуушур болгоо заяа. Ингээд талын хуушур, талын бууз болгох хэвээр айр гоё чивэгчдэг байхгүй юу? Ээж рүү зургийг авчих баста. Би амар Монгол байгаа ёстэй. Тэгсдээ дараа нь тэрийг ингээд жигэж явахтаа ингээд хажууд нь сүйтэй цаймаа самраа зогсож явах та. Ой. Амар Монгол юм аа. Ой. Харин тэ сүйтэй цай яалтчихгүй амар гоё. Амар гоё тий. Амар гоё. Нөө дотор нь цэцэг дутагдчихэв гэдэг. Бүр сүйтэй цайгаар цангаад бүр Монголоос ээж захиж цайны эдээ мэдээ авчруулаад банштай цай ихэд яг ингээд нөгөө тийм цайгаар л чадахгүй бол мухаалаад тавшигдаг та захиж авчруулаад. Чи захиж ээжийнхээс очиж хоёрыг хулгайлж авчирсан шүү дээ. Тийм надад байгаа ч тална. Өгөөч. Би ч амар Монгол надад шар тос байна, арц байна, ганг байна. Монгол цай. Би бүр амар Монгол өвөр гоёнд хүртэл байгаа. Гоёнд. Чи гоёнд гэж мэдэх үү? Мэдгүй буудан дотор идэх гэсэн. Тий. Гэхдээ яг үнэндээ би ч гэсэн яг нарийн учир жанцсан гэн мэдэхгүй л ямар ч тач бууз баншгуушур ихэд л хийдэг. Гоёнд надад авах. нэг Өчиж тийх амар хийх штэ бууз уушур. Тэгтээ хуушур. Ээж сүгэлт хуушур гэж гэсэн юм гоёсэн. Хуушурч гоё шүү. Одоо яг бууз идмээр байна. Буузаар дутагдчих. Бууз нэрэл. Би одоо штэ. Гуанцны хоолоор дутагдаад байна. Би очиж Монгол зүгээр ингээд юм рандом заяа. Ямар ч хамаагүй захын гуанз ороод би пиршхий сүтээ цай төмөсний уучмал гуйлааш твтэл. Би төмөсний уучмал идмээрсэн. Би тэгээд захиалс авахгүй. Тэсэн чинь төмөсний уучмал гарахгүй байгаа. Нөө. Тэгээд зүр авчихсан. Монгол хоол гэсдээс Монголын солонгос хоол, хятад хоол айр гоё штэ. Гэхдээ миний бодлоор заяа Монголын солонгос хоолны нэг юм монголжуулсан солонгос хоолны амт байна. Ойлгож байна одоо нэг тийм солонгосын солонгос амт биш Монголын солонгос. Тийм яг тэрүүгээр өсөж байгаа байхгүй юу? Яг тийм хоол айр гоё энд чинь ингээд одоо нэг юм яг гоё бүх солонгос хоол байдаггүй штэ. Тэгээд байгааг нь авлаа гэхэд нэг юм одоо ер нь юм боовл болгох зэйдэн штэ гэ будатай дээр ингээл тавьж маягсан. Тэгээд амархнаа л. Тий, ямарч панчаан байдгүй штэ. Та яг гоё Монгол тийм нэг юм гоё хүүтэг хөрөгчдөөс гаргаж ирсэн яг нэг юм гоё солонгос ногоон цайд өгдөө штэ. Тэрийг уугаал юм гоё төмөр юм жижиг кайганд яа. Тэстэй яг гоё панчаануудын нийтэл. Нэг гоё солонгос ол яа юм нэ шүс байж. Тэгээд гоё хятад тоол ёо нэмгээ ирчихсэн шарсан төмөстэй хуурга мантуутай гахаамаа. Гэхдээ гадаад дээр хэр амар ажилттай болчт юм лээ. За тэгээд Монгол хоол хийж сурсан. Хоёрдугаарт эдмээр байгаа үнэхээр эдмээр байгаа юм чи яах вэ? Өөрөө ихээс өөрөө хийж сурахаас өөр аргагүй болж байгаа юм чи. Тэгээд газар амьдарч байгаа болохоор өөр хинч надад ээжихгүй. Тэгээд хятад солонгос хоолоос хийж сурваа. Мантуутай гахаа мах зах хийж. Тэгэл тийх болох нь доо. Ой. Ой. Тэгээ мантуутай гахаа мах зах хийгээл тэгснэ өөртөө итгэхгүй би ч Тэмүрхүү хоол идмээр байна. Тэгээд энэтхэг хоол бол энд идсэн нэ илүү гоё байсан надаа Монголынхоос. Тийм. Монголд танай ээжтэй идсэн энэтхэг хоол гоёсан. Тийм. Энд бас амар гоёсан. Яг нөгөө нэг бүхий өргөний. Тийм тэр амар гоё. Тэр нь юу вэ? Мэдгүй. Ямар ч гэсэн нэг мэдэн шүү дээ. Би зүгээр марцсан нэг юм шар ингээд юу та бэж шар бэж үнгийн хаалгатай ингээд бүх өргөний урд байд шүү. Тэр амар гоё. Гэтэ энэ миний бодлоо би ерөөс Монголд явахдаа энэ газар би угаасаа дандаа хоолноор л амьдэрдэг л. Монгол явахаас өмнө ингээ фэйсбүүкээр ил ер нь бол жоохон монголоор амьсгалмаар явал фэйсбүүкээр ил үздэг байхгүй юу би. Нэг Монголд байгаа юм шиг юм. Тэгэнгүүт дандаа нөгөө хоолны нүүд явна. Идий гэдэг нөгөө нэг хичүүд нь штий. Тэр их чи нөгөө нэг хоолных нь юмнуудыг үзэл хэвээр. Ийш орондоо тийш орондоо ингэндээ гэсэн би барыг ялын ч. Би анх ирчээд эхний жилээ тэгдэг байсан шүү дээ. Өөрийгөө юу Монгол явчихна гэж боддог байсан юм уу хаашаа.
дандаа гой газрууд нэгдэнгүүт ингээд сэвэлж аван заяа. Монголд амьдардаг байхдаа бол одоо бүх гой газрууд одоо ингээд мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд мэдгүй газрууд аа бүгдийг сэвэлж авна. Тэгсэн чинь одоо бүр юу одоо тентгийн хаягийн заангууд мэдчихгүй лээ. Тэр нь хааны таараа центр гэж хаана гэдэг мэдгүй. Тэгээд bubble tea байна. Монголын bubble tea. Энд бол нь шүү дээ тий. Хүмүүсээ та нар ууж үзэл гомдно. За энэхийнх яг уу. Тий. Парист очвол гоё байга. Тий, Парист очвол гоё байх. Энэ нөгөө жоо жижигхэн газар болохоор тийм үү. Bubble tea гэчээд нөгөө хагардаг зүгээр жийл хийдэг. Тий, popping гэдэг. Тэгснээ ice tea, fuzz tea. Тий, тэр нэгээл өгдөг. Яа, Монголын бол. Би тэр нөгөө нэг хоолнуудаа тестлж үзээгүй. Гэхдээ би ямар ч байсан бараг бүх кофе шоп руу орсон. Бүгднээс нь бүгдийг нууж үзсэн. Ер нь бол туршиж үзсэн. Гэхдээ гоё эсэн үү? Яг нэг л кофе юусан. Зүгээр л кофе шоп надад энэ дээрчээ чи бараг санаж нэ гэж. Кофе надад ерөөс таалагддаг. Кофе нэрээс кофе шиг биш зүгээр амар сулсан нэгтаад. Одоо ч тэгж нэгтгэл та тэгтээ дасцсан. Бүр дасцсан. Яг тэгээ гоё кофе уухаар нэг гоё халуун. Тэгээ кофег чи ингэж салуунаар нуужиж яг гоё идэв шүү дээ. Тэгээд ингээ гоё кофе уухаар нэг гоё дотроос тэрсэн юм шиг бүр ингээл яа их гоё болдсон шүү дээ. Ялуу дуусан ч гэсэн. Ямар ч кофеин дууссан тэгэж санагдахгүй байхгүй юу? Тэгэхгүй Монголын кофенууд зүгээр кофе шүү л кофеин цандацсан. Хамгийн тэгтээ гоё юмнууд нь болохоор одоо энд чинь ингээд дэлхийгээ хайрлая гэдэг одоо нөгөө пластик юм аяга байхгүй байгаа шүү дээ. Дандаа ийм цаасан аягнууд. Одоо мөстэй кофе авсан ч гэсэндээ ингээд цаасан аягн дотор хийж байгаа нэг ийм эстетик байхгүй. Нэр Starbucks тэгдэж шүү. Халуун уухыг өгч байгаа юм шиг. Тийм ямар ч нөгөө эстетик байхгүй. Тэнгууд нэг ийм кайф байхгүй энэ чинь ингээ уухаар Монголд очиод уунгууд болохоор ингээ нөгөө нэг пластик ингээл одоо айс латте мате ингээ кофе американо уунгууд ингээ пластикын дотор угаасаа пластик жоохон муухай л та. Нөгөө ингээ тийм мөсөн ингээ дуурай. Одоо нэг 2016 онд одоо нөгөө нэг юу чи Ariana Grande-гийн нөгөө папарацци ямар сонир папарацци ямар сонио үг вэ гэхдээ папарацци дөртлөө тэрний зургийн дээр ингээл харангууд Starbucks-ийн нэг ийм том маягтай iced coffee ингээл тэр ингээд нэг хувцсан стилэнд нэг юм өгөөд идэг гэсэн аахгүй нэмээд тэнгууд надаа тэр юм Монголд очиод тийм санагдсан юм байна. Одоо зүгээр CU ороод CU-гийн юунаас ингээд кофе аваад уухад ингээд тэр чин пластик тэгснээ бас гоё харагдаад байгаа байхгүй зүгээр нэг уух аяг нь ингээд гоё байгаа болохоор кофе илүү гоё болоод байгаа юм болов уу гэж санаа өөр газар амьдардаг гэсэн шүү дээ. Тэнд амар гоё Starbucks юм пластик аяганд өгдөг. Энд тэгээ дуут хүртэл байдгүй шүү дээ. Тэнд бас зүгээр юм ямар гэлхар ут ч гэсэн өгдөг шүү. Дэлхийгээ хайрладаггүй юм шүү тэд гэж тас. Гэхдээ одоо хайрлаад эхэлсэн юм шүү. Dunkin Donuts дээр анх очиж байхад пластикаараа байсан хгүй. Тэсээ сүүлд харсан чинь цаас болсон бэл. Хоёулаа нэг хөөхөө нэг юм long distance дэх хөөхөө байсан шүү дээ. Хоёр талаас ярьж хоёулаа кофе уудаг. Тэр үе гэж санаж байл дандаа юм пластик. Дээр ингээ намыг нэрвчсэн ингээд. Тэгээд bubble худлаа ярахчаад bubble tea ч гэсэн үе moon tea-гийн юутай аягтай адил. Тэр тэгтээ пластик мөн үү? Пластик. Тэгтээ тэр чинь дахиж хэрглэж болохоор пластик болох гайгүй. Одоо зүгээр нэг удаагийн хэргэлдэг пластик болохоор ийгээс. Одоо соруулт хүү манайхан. Яа, соруулыг минь 50 үлдээч гэлтэй. Эсвэл юу яаж идэм бэлүү нэг юм кейстэй соруул байнга ингээд барай явж идэм бэлүү. Тэгээ уухтаа ингээд тэхгүй ёо амар тэн ингээд цаасан соруулт чи ингээд дэвтээд ингээд амар заваа ингээд сүултээ сорогдохоо болчин тий. Сүулт нөгөө мохитоны газар штэ.
нөгөө модос оруулах өгдөө штэ. Тэр бүр тэнийхтэй мод нь ингээ ангаач ингээд эвдэр чин ангаагаад тэгээ ерөөсө бүтэн аяхтаа уух юм ба дуусгаж чадахгүй ингээд ангаагаад сорж болохгүй. Заавал 2-3 сурвал хэрэг болж байгаа. Ер нь бол дэлхийгээ хайрлах нь зөвлөлтөө. Тэгтээ пластикээс оруулах гоё шүү гэлэхгүй юу. Бид хоёр бол дэлхийг амар хайрладаг. Бүр өнөөдөр би ингээд дэлгүүр ороод нэг юм жижигхэн эмэг авдаг байхгүй юу. Тэгсэн чинь надаа ийм эмэг штэ. Тэгсэн чинь надаа ийм том юм цаас уутанд хийгээд өсөж хүртэл миний гол харалж байгаа байхгүй юу. Энэ дэлхийд бүх юм ховордоод ингээд уус ургамал байгаль хизүү ах чинь зөвхөн надад одоо ийм юм яг маркетинг ойлгож ин л та. Тэгтээ ингэж надад өгч ийм юмд ингээд материал горох ямар хэрэг байгаа юм бэ цаанаас ингээд үнэлээ. Тэр дэлхийг хайрлахад тайрлаа. Тэгтээ одоо ингээд бас дэлхийг хайрлая гэж ярьж байгаа юм чинь. Би жоохон бахтаа тэг одоо би Монголын юмнууд жоохон байхаараа л санаа. Угсаа жоохон байсан ч 10-аас дотогш нас юм чинь жоохон шүү дээ. 10 таа энэ ирсэн. 9-тэй тийм бүр. Тэгэхээр за чи хидтэй ухаарч байгаа 3 4. Тэгээд өсрөөл чи нэг 5 жилийн туршлагаас ярьж байгаа. Тэнгуул санаж байгаа хгүй одоо ингээл машин дотор явж байгаа л эзэн чихэрнийхээ цаасыг ингэж онгойлгол ингээд хайчдаг байсан. Уучлаарай мадаа. Нэрэ тэгдэг. Удамжинд юм идэж явж байгаа л эзэн чихэрний цаас шууд ингээл хайдаг гэсэн. Одоо юу тийм юм байх? Хогийн саманд аваад чигээр би дээр түшгийг дүүгээ түшиг ингээд хайчаад байгаа байхгүй. Тэр нь хэллээ. Нэр өвөнд ордгүй шүү. Тэгэхээр нь шаарж. Чи дэлхийд хайргүй юм чи. Бүр ингээд хэлэх үг олдохгүй тий бүр ингээд яг төсөөлөх чадах ингээд харж ирсэн бүр ингээд чи дэлхийд хайргүй юу? Харин тий. Тэгээд хэлж тайлбарлаад өгсөн чи за гэд арай гайгуулсан. Одоо ингээл хүмүүс газар юм аянгууд бараг очоо хэрэлдчихмээр санагдаа энийг аав. Хөөе цаас унгаачлаа. Бид хоёр ирдээдэг метрод суух гээд явж ирсэн чинь нэг жонки гудамжны хүн ингээд татчихсан тамхаа шууд ингээд шидчихтэй явтаа ирдэгсэн чи амар сайн хүмүүс. Өөр олоос гүүж очиж нөгөө тамхины гიშгэж унтраа дотор штий. Шат штий. Цахилгаан шат руу ингээд урсдаг шат руу тий. Тэр нэрээ шатдах байсан баха. Яаж ч магадгүй шүү. Мэдхгүй штэ. Тэгээд нэг очиж унтраага нөгөөдгийг ингээд байгаа юм. Тий нөгөөдгийг ингээ хөлөөр унтраастай ингээ зайлуулж өгөх. Арай аюулгүй газар авчиж тавьж маяг. Тэгсдээ тэр ахруу муухаараа тэгээд муухаарж байгааг мэдчихвэл зодчих магадгүй гэж бодоод түүнийхээ муусаар. Тэгтээ доош явцсан эсвэл та ингэж харстай зүгээр. Ингээ муухаарсан. Йоо инэт. Тэгээ жоохон байхад игээл дөгөө бох гэж шууд тэгээд ерөл хогоо ичтгэл ээсэн штий. Тэгсэн чинь аав загнаад ингээд наадхай чинь шувуу идэхээрээ ингээд шууд хахаад тэр дороо хүчдэг гэсээ бити айжээ амаар гэсэн чинь би юу гэж хариулчихсан гэж. Угс бид гэхдээ одоо ч гэсэн шуунаас айдаг дурггүй штий амар айд юм чинь. Нэг ч гэсэн шувуу хорогдчихвэл өстэй барыг сайн л байна. Угаасаа би шуун дургамж ухааны хариулт хийчихсэн. Одоо л тэр яг тэр үед аавыг юу гэж хариулсыг санахгүй л та. Гэтэ яг чам шиг нөгөө дүүрүүгээ чи дэлхийд хайргүй мө гэдэг шиг л хариулт хэлсэн ах. Үнэхээр хэлэх үг олдоогүй байна надаа. Тэгээ одоо үнэхээр тэрнээсээ би ичдэг болохоор одоо хүртэл мартдаггүй. Бараг ингээ богц ажиллах болгондоо нэг гудамжинд ингээ бог харах болгонд маань тэр бодогддаг. За. Хүй тэгтээ бох гэ бодод ярьсан чинь дээр үед ингээд зам дээр дүүрэн бохны юу байдагс одоо ер нь байха билжээ. Тийм байгаа. Автобусын цунгу цонх мохон дээр ингээд яатсан. Тэгээд ингээд юуны ширээний дор ингээд нааж маадаг байсан шүү дээ. Ерөөсөө тийм. Ер нь бохны хэрэглээ айгу багассан юм шүү. Тийм үү. Би эсвэл өөрөө зүгээр бохц ажиллах хэлцэж байгаа. Зүгээр бүгдээрээ сайхан хогийн сав. Айгу соёлтой болсон юм болоо. Мэдхгүй. Дээр үед өстө ингээл зам дээр дүүрэн ингээд цагаан нөгөө нэг. Бараг ингээд тэр ингээд харлаад ингээд бийжээд шохоончсон байдаг байсан шүү дээ. Сантиметр хүрчгүй ингээд нэг ингээд байдаг байсан шүү дээ. Хогийн самнууд дээр ингээд тол болцсон байдаг. Одоо бол шууны баасны л тол байлээ. Тийм. 52 юм баха. Гоёлж байна. Би үнэхээр миний санаа зовдөг юм байна шүү дээ. Юу ихгүй одоо ингээл дэлгүүр ороод харангуут ингээл амар хувцснаа. Одоо надаа ингээл байгаа хувцсыг харъя л та. За тэр шкаф бүр ингээд дүүрэн хувцсан шүү дээ. Зөвхөн би.
Тэнгүүд одоо дэлхий дээр 8 тэрбум байгаа. За доор аж 5 тэрбумд нь энэ болон доор аж энэ бол энээс их хувцас байгаа. За жишээ нь хувцас шүү дээ. Тэгээ одоо энэ их хог навш бүр ингээд дэлхийн материалны хэрэгцээ бүр ингээд амар их байгааз тэгээд ирээдүйд ингээд дэлхийн материалны хэрэгцээ дуусчвал яах вэ гэж би амар санаа зовдөг за. Ингээд recycle ингээ хангалттай хүрэхгүй бол яах вэ? Тэгээд тэрнээс чинь мэдээж ус мус одоо ингээд орж байгаа шүү дээ. Тэгээд усыг дагаад байгаль орж байгаа шүү дээ. Би яг энэ дээр үнэхээр амар санаа зовдөг байхгүй юу? Тэгээд энэ бодлоо хүмүүст хэлэнгүүт сонссон хүн болгоо ингээд чиний санаа зовох асуудал багтаад байгаа мó? Юу тэнийг юм санаа зовдیں۔ Санаа зовох юмдаа л зовооч. За чамаас ухаантай хүмүүс ингээл аль үжи тэрийг шийдсэн байгаа гэд тэгээд санаа зовох асуудал үстэй. Бүгдээр одоо Франц хүмүүсүүд амар одоо нөгөө Тэмүүшийн fast fashion-ы одоо production тэр чинь тийм бүтээгдэхүүн ингээд амар одоо ажилчнаа ингээд хүчилж яана тэгсний жоох хүүхдүүд ажиллуулна тэгсний цалингийн нөхгүй ингээд ер нь бол одоо медусийг дахиалж байгаа Тэмүүшийн юм цаана амар юмнууд байгаа байхгүй. Тэрийг одоо ингээд хүмүүс эсэргүүцээд одоо чиний ярьсан нөгөө нэг материал нь байхгүй болчул яана манай энэ тийм юм нэр амар бодогддог. Шин Тэмүүч амар муу. Гэтэ тэгэл хэмтэн болохоор амар дуртай. Хэмтэн хүртэг гэл юм арангуудаа. Нэг шиний сайн. Муу гэдгийг мэдж байгаа ч гэсэн тэгээд авахаас өөр арга байхгүй юм аа гэлэхгүй. Үгүй аргач авахгүй байж болно л доо. Тэгэл аавч хүн юм байна юм авмаар л шүү дээ. Тэгээд одоо ямар хэмтэн аавж болох юм яг үнтэйгээс нь очиод аваад талтай биш. Энэ жоох нэг юм юу таадаг байхгүй. Би миний яа энийг ярих байхгүй. Би бүр яг нэрийг хэмж болох бүх юмыг амар хэмнэмэрсдэгдэг байхгүй. Одоо манай найзууд бол бүгд мэдэндээ би хизээч гэлхар уутаа одоо юм ер нь уут хайдаггүй. Авснаа ингээл нуглаал ивхэл аваад яваад байдаг за. Одоо энд байгаа айлууд байгаа штэ. Бүгдэнд нь нэг миний тэнд нүг амьдарч исэн айлын торнууд би бүр тэгтлэн ингээд нуглаад хадгалдаг зүгэндээ байнгын тортой явдаг. Эсвэл давуутай ашигладаг одоо жишээ заяа би тэгээ хэмж болох бүх юмыг хэмнэмээр байдаг заяа. Нойлын цаас хүртэл ашиглах та ингээд яг тэдэнцсэн гэж хэрэгэлдэг байхгүй. Тэгсэн чинь миний хажууд нэггүй зүгээр л ингээд нусаач үлээ орчих гэсэн баха. Тэгстэй ер нь бол ингээд баг нэгнүүд байхад хангалттай штэ. Баг ингээд шрок гэдэг байхгүй бүр харстаа бүр ингээд яг чам шиг хэлэх үг олдохгүй бүр чи ямар бүр ингээд хэлэх үг олдохгүй. Яд ингээд шал дэмий юмд дүрлээ. Би бол хүсрээл нэгнүүдийг ашигладаг гэж тэрнээс хойш нойлын цас гэдэг нэртэй болсон. Тэгснэ амар намайг. Би өнөөдөр хоёр нүдэл ашигласан шүү. Чи нэгнүүдээ ашигласаар л байгаа юу гэж юу. Тэр хүн штэ. Аль хүн? Тэр хамгийн ихний зургийн хүн. Яа тийм юу те. Тэгэл одоо ирээдүйд яг ямар ч ирээдүүлж байгаа мэдэхгүй шүү дээ. Гэл одоо ингэ материаллык хэрэгцээ арай л хэцүү юм шиг. Одоо тэгэл сайхан дэлгүүр хүнс авахгаа явгот. Хоёр ширхэг торн цүнх тортой. Тортой. Тэрийг аавал үүрэл явчихдаг. Тэр чинь амар хөөрхөө нэг хүнс авах гад юм мэдрэмж нэг хүнс авлаа. Нэг хөөрхөө. Хэлгүүрхэ тор цөөхөлж яваал. Тийм. Хөрхөө. Одоо автомашины хаягдл яадаг бол одоо тэгэл дэшээ цахилгаан бараамаараа юу яж чад. Устгалд оруулж жижилж байгаа л дахиад хэрэглэж шүү дээ. Нэрэл хүмүүсийн хэлдгээр надаас ухаантай хүмүүстэй илээлвэж аргыг олцсон л байгаа ах л та. Энэ амсыг би хичнээн жил өмсч нинний авсангүй л явж. Хүү хоёулаа ч биш шүү дээ. Надад энэ амсны цэнхэрнэдэг байхгүй юу? Яг надад хоёр юм байлгүй юмсэдэг байхгүй юу? Энэ нэг нь тэгсэн Nike нэсэн. Энэ ингээл явсаар л. Нэг авчих юмсан гэлэхгүй юу? Юу надад. Хоёлаа ингээ ярьж ирсэн юм шиг үйл юм. Одоо тэгэл камергүй их бах та. Тий. Хоёлаа жоохон замбраагүй ярьч юу? Гэхдээ штэ бид хоёрын
юунд бол подкастт бол угаасаа ямар замбраа байхгүй замбраа байхгүй бит хоёр хов ярьж байгаа нийлж суугаад юм ярьж байгаа юм шиг амар юм. Ер нь бүхэл найзууд яг ингээд хоорондоо маш их юм ярьж байгаа л та. Гэхдээ бид хоёр бол бүр үнэхээр амар их юм бүх сэдвийн хүрээнд бүр амар ярьдаг байхгүй. Гэхдээ бид хоёр амар марцсан байхгүй юу? Тэгэл зүгээр тэр яриагаа л бичээд оруулчих гээд манайхан бүгд мэдчихэл байгаа ах トゥ бидний нууц подкаст. Бидний нууц подкастэнд үнэхээр хайртай. Би бүр хамт өслөө штэ энэ 5 жилийн хугацаанд. Тэгсэн чинь одоо дараа жил 300 дахь дугаараа ихэ болно гэд. Тэг яг би бидний нууцад дуртай вэ гэвэл ингэ сэдв баригдаж нэг ухаантай юм ярьдаггүй зүгээр л байгаагаараа байгаа амар гоё идэг байхгүй юу. Тэгээд тийм подкастгүй болж байгаа болохоор ягаад өөрөө хийж болохгүй гэж. Тэгэл тийм яаж ав. Тэр угаасаа юу ярмаар байгаагаа ярина. Ховж ярина, бодлоо ярина. Түүнээс нэг угаасаа ухаантай юм ярих. Тэр жоохон мэдлэг байхгүй гэж таас. Тэг ухаантай төрлийн хүмүүс. Хоёлаа нилээл гоё ижил тэгэл болов. Тэгээд амар их хүмүүс намайг ингээд за бүр анханаас нь ярий заяа. Дөнгөж анх TikTok-оос өмнө юу байлаа нэг мюзикли байдаг байсан шүү дээ. Тэр гарч ирээл тэгэл TikTok гарч ирээл намайг бараг тэр үед чи энийг ийм бичлэг хийгэж гэж хэлж байгаагүй хүн гэж байхгүй заяа. Бүр хүн болго надад тэгэж хэлдэг. Тэгэл би хиймээр байдаг гэсэн ч гэсэн ичээлгүй гэл. Тэгэл дараа нь влог амар туссан шүү дээ. Нэг 16 7 оноос хойшоо Ace Family гэж гарч ирээл Монголоос тийм Mongolian Family энтер гэл. Тэгэл хэлсэн чинь бас хүн болго манай ээж мэдж намайг сэтгэдэг байсан. Манай үеэлдүү чи гэж та хийгээч тест яг ингээл чи яг хийхээр хүн гэл тэгэл тэгсэн чи дараа нь подкаст гарч ирвэ тэгсэн чи манай үеэлдүү их хоёроос амар татан зав яг нэг зүтж харилцаатай зүгээр ингээл уцаар ярьжсэн чи миний яриг сонсчихсэн миний ярьж байгаа юм ойлгоогүй аахгүй за мэдгүй ойлгоогүй ч ойлгосон ч магадгүй зав тэр сонсчихсэн та бичлэг юм подкаст хийж ярьж байгаа чи яг л YouTube ихөө амар хөөргөл тэгэл төдийгөөс өдөө хүртэл баг доороо иж 10 жил шахуу арай 10 жил өрөөгөл хүмүүс таваг бичлэг гэл тэгэл эцэст нь жилийн дараа одоо би илүүлж байна. Тэгсэн чинь манай найзлуу намайг чи хүмүүсийн шүмж хүлээж авч чадхаар сэтгэл зүйтэй биш ээ гэсэн. Гэхдээ яг би чамайг юу ч хийсэн дэмжин л те. Гэхдээ би чи хүмүүс чамайг шүүмжлэн нэлдвэр хэлэн тэрийг хүлээж авах сэтгэл зүйгүй штэ гэсэн. Би тийм сэтгэл зүйгүй шүү битээ хэлдэг анз юм бичээд арай гэж таасан. Би гайгүй хөө. Нэг хинэггүй царайлчаад байж идэв штэ. Би харин эргэх баха. Түсэт хараа ингэ би одоо мэдчихэв. Орой сайхан унтахынхаа өмнө уцаа комментнуудаа уншсан мөтэй. Энэ одоо юу гэдэг вэ? Нэг кинон дээр гардаг шиг би би бүр үнэхээр тийм хүн заа. Үнэхээр би тийм хүн. Юу хуцаа солиороод байгаа би энэ одоо гэж. Юу үнэхээр тийм хөө. Тиймдээ. Тэгэл би бол сайхан худлаагаас уншчаал ер нь бол мэдж байгаа юм. Ямар амаас. Юу ч бодлоо юм шиг. Ямар амаас. Уянга бүр яг тийх хүн. За ямар амаас. За яах вэ? За ямар амаас. Тэгэж эсрэг хүн л дээ. Би бол юм нерв стрессний туйл хүн. Нэрээ юу ч алдсан. Намайг яхаар ингэтээ яа гэл юм. Тэгээ уянга л тэгсэлээ. За яах вэ? За ямар амаас. Яг нэг хэлдэг хөхтэй. За ямар амаас. Бид хоёр одоо тэгээ подкаста бичлэгтэй хүү, бичлэггүй хүү, ямар нэр хүү, ямар зурагтай, яг яаж хийх үү, ямар ч санаа авахгүй, ямар тач хийгээд үзээд эхлэх хэрэг байна. Тэ. Эхлэх хэрэг байна. Тэгээд эхлэх. Тэгээд чи бас ингэ хараад байх хийжсэн. Тийш хийжсэн штэ. Тэр чинь бас амар хөрхөн би чин камераман болж байсан аахгүй. Тийм камермен болж ирсэн. Нэр бичлэг хийж. Гэхдээ тэрийг жаглаа. Бид хоёр флоп болсон. Да, устгаагүй яг онли ми болгоцсон л доо. Нэ жилдээ ганц үзтээ. Өөр хидөө гэж боддог цаа. Тэгтэл тэр үед хөөрхөн байсан юм. Тэр үед хөөрх байсан. Айгу хөөрх үе нэг тийм одоо бодохо зүгээр л ингээл
Гэ яг ингээд нэг бодоод нэг ингээд норон дээр нэг гэмээр яг үе бит хоёрыг хөөр тэрэн дээр яг нөгөө нэг ингээд юу яг ингээд харагддаг байхгүй юу? Энэ одоо яг ингээ хийсэн нэг юу гэдэг юм бэ? Хичээгээд одоо ингээд хийж байгаа нь үнэ яг ингээд хичээсэн нь мэдэгдээд байхгүй юу? Яг тэр үед Oh my god 30 градус байна гинэ. Манай гэр. Нар яг хэвчэж байгаа л гэж. Харин ёо энэ цаг агаар бол зүгээр л хаврын тэнгэр цааш амар гарсан чинь 6 градус. нэг нөгөө ганхуу ах хэлтгэхээр нэг нар гараал бороо орол, нар гараал бороо орол, нар гараал бороо орол сүултээ нартаа борооч явах шиг амар өчтөр ингээрсэн чи амар нар гараад байгаа байхгүй юу? Тэг ингээрс хүмүүс зонтогтой тэгсэн харсан чи борооч орж явах шиг. Нар гараал бороо өглөө бүр цас орсон. Тэг бороо орсон. Одоо нар гараал. Одоо тэр амар харав. Одоо тэгэл ингээл хүүтэн мөлөл эхэлчих. Би өвлийнхөө хүртгийг өнөдөр гаргаж өмсөлөө. Амар гоё дулаахан минь. Амар гоё юм уу? Амар гоё. Хөөх 40 минут хийсэн. Харин тий би яг дөнгөцийн над чи ярих гэсэн юм. Ингээл ярих явчих юм байна шүү дээ. Тэгэхээр энэ чи ер нь бол жоохон хоёлаа одоо ингээд замбраагүй гэж ярьж байгаа ч гэсэндээ бас нэг жоохон ч гэсэн замбраа гаргаж ингээд энийг ингэх юм байна. Ингэх юм байна яах юу бол. Тэгээ бич хоёр тэнж бити юу ч цаа бит хоёр зүгээр юу хиймээр ан тэрийг өөрсдөө мэдээл өөрсдөө уучраа болол дундаас нь ер нь бол уучраа болох байсан. Ер нь хиймээр байгаа юмудаа хийж үзээл тэгэл та нас таалагдчихна таалагдахгүй нү гэж хараал тэгэл дундаас нь сурандөө тэгэл харин хийж байгаа л болохгүй л үү дээ. Одоо тэгсэн амар ингээд амар мэддэг том юм ярьсан ээж мэд сонсоо байж байгаа. Харин хоёул нууцаа нэрээ нууцлах гэлэхгүй юу? Өөрсөндөө ойлоо нэр өгөх үү? Тагмаас. Дорж над мэдээж. Хингхүү. Өмнө ойлоо юу хичээлээ? Аня. Юу лээ? Юу л нэр өгчээсэн шүү дээ. Аня мания. Аня арай. Вася обичч өндрөн бит хоёр манай үеэлтүү бит хоёр заяа ингээл жоохон одоо юм тинейжер юм охтууд байгаа шүү дээ нэг 13 4-тэй ч юм уу амар нэр үгэн заяа тэгтээ ингээд нөө амар бүр амар хүм болно ингээд амьдралдаа баг тэгтээ хоёлоо ч гэсэн одоо тэгдгэлтэй би ингэж шигээд ингэж идээд ингэж унтаад ингэж үдээ байгаа гэж хэл холгүй байдэн шүү дээ. Тэр хоёр яг тэгэж ирдэг байсан заяа. Тэгээд тэр жоохон тэгээд дандаа гэр бүлтэйгээ их цагийг өнгөрөөдөг болохоор хоёрын яриагсаад хүмүүс мэдчихэж магадгүй гэж бодоод ингээд дандаа юм нэрнүүд өгдөг заяа. Апельсин, Ваня, Вася хин жил яг одоо миний ингээд зүрхэнд болцоо 3 өний нэр бол Аня, Ваня, Вася, Апельсин. Энэ нэрнүүд. Тийм хоёулыг нэр өгчээсэн маа өөрсөндөө санаж гин үү? Саша ч л үг яагаад дандаа орс нэрнүүд байгаа юм. Яа, орс гэснээс энэ Францад ирснээс хойш Украин болон Орсын Даниэл гэдэг нэрнүүд намайг битүү дагаад байна. Ямар хэцүү бэ? Хаач очсон Украин Орс Даниэл гэдэг нэртэй хүмүүс. Яа, ээж нь одоо би амар түгээмэл нэр юм шиг байгаа. Одоо Монголын Бата Баяраа гэдэг нэр амар их байдэн штэ. Нөмөө ч юм уу. Тэр шиг тийм. Хөөе нөмөө гэдэг хүмүүст нь нэлээ нөмөр биш нөмөө их дэлгүүрээс бэлэг өгдөг байсан. Би нэрээс болоо бэлэг очиж авмаар. Тийштэй хүүхдийн баяраар ч илүү нөмөн нэртэй хүмүүс бэлэг өгдөг байсан. Манай үеэлэгчд нөмөн ирдэнэ гэдэг. Явж бэлэг авдаг байсан. Тэнгүүт нэрээ сольчмаар санагдаад тэгдэг байсан. Гоё. Ягаад уянга гэдэг нэртэй дэлгүүр нэрдэж болоогүй бэ юу? Тэр би нэг дандаа бэб гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд тэгтээ тэрийн харилцаа найзс ч илүү л дээ нэг юм хамаатан сагна. Ер нь бол жоохон хамаатан гэр бүсэг. Одоо ийм байхгүй юу? Манай ээжийн ахынх нь эхнэрийнх нь дүүгийнх нь хүүхэд уянгагийн зүгээс их юм бол ээжийнх нь эгчийнх нь нөхрийнх нь дүүгийнх нь хүүхэд байхгүй юу би. Яг хуу цусан төрлийн ол байхгүй. Тэгтээ бид хоёр тарьцаагүй байж болох мянган боломж байсан. Тэгээгүй. Найзаас илүү харилцаа л да. 32 градус гинэ. Тэр зүгээр хөрөгч нөө нар тусаж халаа тэрэн дээр хийвг. Яагаад байгаа юм бэ л. Хоёр ингээл юм болол нэг болонгоц шууд ингээл хэлэхгүй байж чадахгүй хэлээл ярилцаал шийдвэр мэдэр гаргахад хүртэл байнгын амар гоё юм ээ одоо ингэ. Одоо бит хоёр нэг 2 жил тустай амьдсан байхгүй юу гэлэхгүй. 2 жил long distance relationship.
Тэгэл өдөржингөө уцаар ярьчихна. Өдөржингөө өдөр болгоо уцаар ярьж. Өдөр болгоо өдөржингөө. Тэгэл ээж мэж хинтээ ярьж байгаа. Тодорхой сүултээ бүр асуухаач. За ном бэбний юм. Бэб. Тэгэл заяа. Өглөөнөөс арай үргэлжлээ ярина. Унтадлаа. Тий. Одоо тэгэл ажилтай болох чихэн дээр нэг чихвчээ зүвч ингээд яг ингэж таглаад ингээд ярьдаг. Яриад амма заримдаа зөөлхөн хөдөлгөөгүй юм шиг болж ярьж байраад тэгээд би дуундаг байсан аахгүй юу. Тэгээд цахилгаан дугаа болохоор амар хурдан явна, амар салхи ингээд янгууд яриас согтохгүй штэ. Ингэж тагсаа. Салхи ингээд өөг нь ингээд урагшаага ингээд дугуйтай явж байгаа штэ. Өө тэгсдээ ингээд нэг гараараа ингээ өрүүлээрсэн. Нэг гараараа тагсаа хажууд тийш хүмүүс зөрөөд явахдаа бүр гайхаад энэ урагшаа яваад авахгүй тэгсэрдээ хажууд тийш штэ. Өрүүлж байрлаа яваад байна яа. Тэгээд заяа орой ингээл гарч орох шаардлага болно шүү дээ ингээл одоо юу гэдэг. Хүний төрсөн өдөр гарч оролт. Тийм юм. Бас уцаар арай харчин. Хүмүүс явуулахгүй тий хүргээд үгүй байж тий. Би зүгээр би бэбтэйгээр явчихсан. Тэгээ нөгөөдөл нь над руу залхаж малхаад яриад тэгвэл би хүргээд өгчөд баг явчдаг ингээд тэгэл явцдаг. Одоо тий хамгийн хөвгөлтэй заяа. Одоо би ингээл угаасаа үнэхээр бүх юм ярьж байгаа штэ. Тэгээд ер нь ингээд одоо чиний хизээж уулзаж үзээгүй хүмүүс байгаа гэсэн үг штэ. Тэнгүүд аль үжээ бүх үйл явдлыг мэдж байгаа штэ. Тэгсэн нэрийг хэлэхгүй байж таа. Ингээд уянга Монгол яваад ингээ манай төрөний ярьдаггүй ээлдүүтэй уулздаг байхгүй юу. Тэгсээ энэ хоёр уулзтаа. Миний тэнд болж байгаа үйл явдлыг миний дургүй хүмүүсийг ярьж хоорондоо муулаад тэгээд ярьсан. Тэгсэж манай би бас ээжтэйг амар дотноос юмнуудаа ярьдаг байхгүй юу. Тэгсэж ээжт би тэр хоёр уулзаад гэлсэж. Тэр хоёр тэгээд юу ярьсан амар хүмүүсэн гэж нэг би харин тэгсэж намайг дуудчихгүй манай түрээд ирэхгүй би амт хобаацах байсан штэ гэж үгээд гол нь энэ гурыг хизээч амьдралдаа харж үзээгүй уулзаж үзээгүй байсан аахгүй. Гэхдээ бүх үйл явдлыг энэ гурлаа мэдчихэж байгаа. Ингээл миний дургуундаг байсан л энэ гурав дургу дуртай үнд дуртай амар гоё. Тэр тэгтээ амар хөөрхөн байсан. Тэсний би заяа Монголд очсноо. Найзтай нь уулзаснаас. Тийм манай найзтай уулзсан. Хөөхөө. Тэгтээ гол нь ингээд найзаас асууж байгаа хгүй юу? Одоо эрэгтэй найз хоёрыг бодоо найз Монголд очсон маа ингээд таних хүн байхгүй уулзчаач гэсэн чи өө тгээ гэснэ. Мөнгө байхгүй шүү дээ тэгстэй андаа мөнгө өгөөч гэсэн. Тэг хөрхи тэрүүгээр Наполеон авчихсан байлээ. Наполеон идэхсэн. Нэг юм ногоон ийм цаастай нэг юм 600 Монгол Наполеон 500 тэгээд Орос Наполеон 600 гэдэг юм ногоон цаастай ингээд нэг юм Наполеон байдаг гэсэн чинь өө тэрийг идгээсэн. Ногоон биш. Ямар ч гэсэн нэг ийм Монголынх нь уулсан. Ингээд онгойлгодог нэг Наполеон тэрийг л идсэн. Би угаасаа жоохон бахта амар дуртай байсан. Амар дуртай байсан. Юу нэрээ Монгол очиж хүрээд ирээд ингээд жоохон хамт идчихсэн одоо ингээд санахаар амар гоё амттай байсан юмнуудаа ер нь бол амсч үзсэн. Тийм гоё амттай бол биш л юм билээ. Одоо яг миний яг амар гомдсон юм гэхээр нөгөө бонобон бомбон чөлөө бонобон бүр хийж байгаа. Тийм амар гоё штэ. Тэгээд би тэр нь миний санснаараас амар гоё миний хамгийн дуртай муртай гээд тэгэл явж байгаад ингээд саваар нь олсаахгүй Монголд ээжээр ахуулсан би бүр ингээд хайрцаг томоор энд би амар дуртайстай амар гоё гэж ахуулсан. Тэгсэн чи амар муухайсэн. Хүн болгоо одоо тэгэж яриад байгаа байхгүй юу? Анх одоо идчихсэн юм нөө жоохон байхдаа идчихсэн болохоор ингээд урсамжинд амар гоё санагддсан болов. Тэг хүн болгоо одоо ингээд амар гоё санагдаад одоо эзнийх гоё шилээ гэдэг аахгүй. Тэгэхээр одоо тийм болохоор гоё санагдсан болов. Одоо ингээд мүлт тагаад бас амар гоё санагдаад байдаг гэсэн. Бас тийм ч амар гоё бол биш л байсан. Тэгтээ бол яг вэ.
Нөгөө нэг сүүлд хятад дэлгүүр ороод би нөгөө нэг улаас автай амар гоё гэл авсан шүү бүр нэрээ миний дурсамжинд одоо ч гэсэн бодоход бүр амар гоё зэ яг молко гэж юм шиг. Тэгээ сая сүүлд дуусаж what the fuck юу яар буухаач гэж гач байсан. Ерөөсөө миний бодол шиг гоё юмстай байгаагүй. Харин тийм билээ. Эсвэл бол жоохон байсан болохоор ингээд амтны юу арай тэрнээс хойш олон төрлийн амт тэрнээс гоё амттай юмнууд идэж үзээд тэгээд гоё сэтгэх болцсон байж магадгүй. Одоо тэгээд нөгөө эсвэл амт нь одоо мууж нэж байхгүй л хэлгүүт. Яадаг юм бол. Тэгээ ер нь бол би сүүлд бодохдоо яах гэж амсч үзвэл гэж бодсон юм. Тэгэхгүй тэр чинь гоё чигээрээ гоё дурсамжтай юм байсан билээ. Одоо сая хоёлаа ингээл яа Монголд очиж тийм ч мэдмээр ийм ч мэдмээр аа гэж яриад байсан шүү дээ. Тэг очиж чи яг энэ хүлээлтэнд хүрэхгүй авах болов байх болов уу? Йоо жоохон хүчтэй байхаар дээс хосгоо аж хатгаад байна. Би өөрөөсөө Монголд ч үлсэг байхгүй юу? Хүмүүс одоо Монголд очиод хоол идэхээрээ гүйлгээд байна, шингээж чадахгүй байна, махан амар хурц замтай байсан гэдэг нь шүү дээ. Чам тийм байгаагүй юу? Би мах зах идсэн ч юм уу? Санахгүй нэг ялахгүй. Хорхог яа тарвах. Яа хорхог айраг. Би үнэхээр айрагны хүүхэд. Үнэхээр айрагны хүүхэд. Би бол яа айрагны дуртай, би дэндүү дуртай. Тарвагны мах хоёр sorry. Гэхдээ дуртай юм шиг гэдэг байхгүй. Тарганы мэд хэлж үзэж байгаа ч үгүй. Яа, хойл бас л та. Гэхдээ бүгд яг үндэ эзэн шүү дээ. Яа, шүлмэл. Яа, өөр тарганд үнэхээр дуртай. Айрагнд амар дуртай. Чинь яг өрөм шиг байхгүй. Тийм хаа. Өрөм гоё. Би өрөмөнд дурлаад ирсэн. За тэгээд хойлоо хизээ оруулж явахад олон өнөг болгоны 5 дахь асан ч юм. Тийм өдөр оруулж явах. За дуусгая. За бизүү. Бизүү гэж дуусгана ахгүй. За баяртай.